байна уу. За сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Зөвлөх зэргийн материалыг хэрхэн бүрдүүлэх талаар зөвлөгөө өгөх гэж байна. За мэрэгжлийн зэрэг шилжүүлэн тооцох тухай гэсэн нэг юм заалт байна. 3-4 дээр. За энэ мэрэгжлийн зэрэгтэй багшийн албан тушаал өөрчлөгдсөн бол тухайн байгууллагын захирал эрхлэгчээр томилогдсон тохиолдолд мэрэгжлийн зэргийн хүчинтэй хугацааг дуустал нь мэрэгжлийн зэргийн нэмэгдлийг тухайн албан тушаал дээр үндсэн цалингаас тооцож олгоно гэсэн нэг юм заалт байна. За дараагийнх нь болохоор 4-р бүлэг нь бол мэрэгжлийн зэргийн хүчинтэй хугацаа мэрэгжлийн зэргийг олгох хасах гэсэн ийм чиглэлийн үзүүлэлтүүд байна. Бидний гол чухал. За хүчинтэй хугацаа гэдэг нь болохоор заа харгач мэрэгжлийн зэрэг 3 жил, тэргүүлэх мэрэгжлийн зэрэг 5 жил, зөвлөх зэрэг багшийн зэрэг бол 8 жилийн хугацаанд хүчинтэй байна. За хүчингүй олгох нөхцөл гэдэг нь болохоор 1-р мэрэгжлийн ёс зүйн алдаа гаргасан, багшийн ёс зүйн дүрм зөрчсөн, сурагчийн эрхэнд халдсан, ажлын байранд согтууруулах ундаа хэрэгэлсэн, хэрэглэж ирсэн тохиолдолд 4-3-ийн 6 хэрэглэж ирсэн, за мөн авилга авсан мэрэгжлийн боловсролын байгууллагууд 3 болон түүнээс дээш жил ажиллаагүй болвол энэ зэргийг хүчингүйд тооцноо. За шууд олгох нөхцөл гэсэн ийм заалт байна лээ. Хүмүүс энийг харьцангуй бага уншдаг юм шиг санагдсан. За тэгэхээр энэ шууд олгох үндслэл гэдгийг хангасан бол хүмүүсийн оноо шууд 80-аас эхэлж тооцогддог гэсэн. За тэгэхээр би энийг нь барьжгаад зөвлөх зэргийн материалыг энэ жил бүрдүүлсэн байгаа. За олон улс болон үндэсний хэмжээний уралдаан тэмцээнд онцгой амжилт гаргасан гэсэн 1-р заалт байна. За 2-дугаарх нь оюуны өмчин бүртгэлийн гэрчлэгээтэй бүтээл гаргасан. За энэ дээр ном сурах хүчиг байж болно, илтгэл судалгааны ажил байж болно. Түүнийг зохиогчийн эрхтэйгээр бүртгүүлсэн байх ёстой. Тэгхийн бол энэ хоёр үзүүлэлтийг хангасан бол хугацаа харгалзахгүйгээр мэрэгжлийн зэрэг олгоно. За үүн дээр бол үндэсний хэмжээнд судалгааны ажил нь хэвлэгдсэн бол бас энийг бас шилжүүлэн тооцдог юм байна. За түр хугацаанд хүчинтэй байх зайлшгүй нөхцөл гэдгийг манай багш нараас мэдэх ёстой. За энэ дээр магадлан эмчийн магадлагаагаар хүн дээр өвдсөн, жирэмсний болон хүүхдэд асарч байгаа 3 болон түүнээс дээш хугацаагаар гадаадад томилолтоор ажилласны улмаас мэрэгжлийн зэрэг авах хүсэлт болон шаардлагатай материалаа журманд заасан хугацаанд өгч чадаагүй бол 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр тооцоод дараа жил нь авч болдог юм байна. За энэ мэрэгжлийн зэргийн үнэмлэхэд бүрдүүлэхэд шаардлагатай материалуудыг бол хуурамчаар бүрдүүлсэн бусдын бүтээлийг ашигласан тохиолдолд хүчингүйд тооцдог байна. За нийтлэг шалгуур гэж байгаа. За энд нийтлэг шалгуур нь 1-р багшлах хэрэгтэй байх ёстой. Багшийн ёс зүйн дүрмийг чанд сахидаг байх ёстой. За мэрэгжлийн боловсролын сургуулийн сургах зүйн онцлогийг сургалтын үйл ажиллагаанд хэрэгжүүлж үнэлж сайжруулах арга зүйг эзэмссэн, сургалтын чанар үр дүн сайжруулах бүтээлч арга зүй технологиг эзэмссэн, шин санаачлаг гаргасан, өөрийгөө хөгжүүлэх хувийн төлөвлөгөө гаргаж тодорхой үр дүнд хүрсэн байна гэсэн. За тэгэхээр энэ нийтлэг 5 шалгуурт суур оноонууд тавигдах учраас та бол зөвлөх зэргийн материал бүрдүүлж байгаа бол дээрх шалгуурын 5 үзүүлэлтэнд тохирох тодорхойлтыг нийтлэг шалгуур өөрийгөө тодорхойлж байгаа тодорхойлтондоо эдгээр 5 шалгуурд нийцж байгаа гэсэн утга бүхий өргөдлөө бичгтээч тэр тодорхойлолтой бичгтээч гэсэн энэ 5-ыг зайлшгүй баримтлах ёстой. Би бол тэдэн онд багшлах эрхийг үнэмлэх авсан. За тэгээд ийм цанд заалтуудыг багшийн ёс зүйн дүрмийн энэ үзүүлэлтүүдийг чанд сахиж ажилладаг. За тэгээд сургалтын үйл ажиллагаанд эдгээр зүйлүүдийг хэрэгжүүлж
хэрэгжүүлдэг, үнэлдэг, сайжруулдаг гэдэргээд энэ өргөдөл дээр энэ үгнүүдийг түлхүү оруулж бичих ёстой. За энэ бол сургалтын үр дүн, энэ бол манайхан бүгдээр хийж чаддаг зүйл байгаа. Хөндлөнгийн шалгалтаар аймгийн хэмжээнд ямар улсын хэмжээтэй харьцуулахад хэдэн хувиар дээгүүр байгаа вэ гэдгээ ялгаа заагаа сайхан гаргаад биччихнэ. За дараагийнхаа үзүүлэлт нь болохоор сургалтын арга зүй гэж байгаа. За энд бол тухайн энэ сургалтын арга зүй гэдэг дээр хэдэн оноо байна вэ гэхээр энэ тас бүтэн энэ дээр одоо 10 оноо гэж байх юм бол сургалт гэдэг дээр хэдэг 9 оноо, арга зүйгээ зүүн туршлага хуваалцсан гэдэг дээр тодорхой оноо, түгээн дэлгэрүүлэх ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулсан гэдэг дээр бас тодорхой оноо, үр дүнд хүрсэн гэдэг дээр тодорхой оноо байгаа гэж үзээд, өөрөөр хэлэх юм бол энэ таслал болгоны ард оноо байгаа гэдгийг харгалзан үзэж яг энэ үүний дагуу энэ тухайн сургалтын арга зүй гэдэг сэдв дээр материалаа бүрдүүлж өгнө. Сургалт зохион байгуулсан гэд хүмүүсийн нэр хавсаргаад сургалтын хөтөлбөр хавсаргаад тавьчихаар зөвхөн зохион байгуулсан хүртэл оноо тавигдаад үр дүнд хүрсэн байхгүй. Түгээн дэлгэрүүл зохион байгуулсан хүртэл оноо тавигдаад үр дүнд хүрсэн гэдэг дээр оноо тавигдахгүй учраас оноо дутуу тавигдчихж байгаа шүү. Тийм учраас байдгийм байна би гэж ойлгосон. За тэгэхээр энэ дээр үр дүнд тэгээд энэ багш нар ийм үр дүнд хүрсэн гэдэг ийм сэтгэл комментууд ирсэн гэдгийг ингэж сайн тайлбарлаж өчнө. За харгаан арга зүй уралдаанд за энэ дээр оролцсон байхтал оноо тавигдах юм шиг үлээ. За дараагийнхан сургалтын бичиг баримт орон чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр сэдвийн боловсруулалт ажлын хуудас боловсруулж гэж байгаа. За тэгэхээр манайхан боловсруулсан гэл хүснэгтэр менежерээрээ батлуулаад сургуулаараа батлуулаад ингээд илгээчдэг. За тэгэхээр боловсруулсан гэдэг хүртэл оноо тавигдаад бүтээлчээр энийг яаж хэрэгжүүлсэн? Тэгээд түүнийг яаж түгээн дэлгэрүүлсэн гэдэг асуудал болгон дээр заавал нотлохоо шаардлагатай байдаг юм байна гэсэн ийм дүгнэлтэнд хүрсэн. Энэ жил бол би яг энийг нь бариад нэг л удаа материал өгөөд тэнцсэн учраас тэнцсэн үний хувьд хэлэхэд энэ түгээн дэлгэрүүлсэн хэрэгжүүлсэн хоёр дээр бас тодорхой тайлбар байх ёстой. Түүнийгээ бас нотлох ёстой. За дараагийнхан судалгаа шинжилгээний ажил гэж байгаа. За үндэсний хэмжээнд багш сурагчдын судалгаа, эрдэм шинжилгээ, онол практикийн хурал тийм хуралд хэдэн удаа тэгж оролцсон гэд батламжууд нь. За дараагийнх нь мэргэжлийн уралдаанд тэмцсэн олимпиад гэж байгаа. За энэ дээр бол манайхан хангалттай бүх оноогоо авчдаг юм билээ. За дараа нь тусгай шалгуур гэж байгаа. За энэ тусгай шалгуур дээр бас их онцгой анхаарч бүрдүүлэх ёстой. Өөрөөр хэлэх юм тусгай шалгуур гэдэг дээр тавигдсан оноо өөрөөр хэлэх юм бол 3 дэд хэсэгт хуваагдаж байгаа. Зөвлөн туслах үйл ажиллагааг тогтмол явуулдаг. За тийм хүмүүсийг тэдэн удаа тийм залуу багшийг тэгж сургадаг гэд бичих юм бол энэ хүрээлэн оноо чинь дуусах учраас туршлага бүс үндэсний хэмжээнд сурчлагдсан байх. За энэ үндэсний хэмжээнд сурчлагдсан байх гэдэг дээр зөвлөх багш дээр үндэсний хэмжээнд ажиллаж байгаа багш нарын дор хаяж нэг хувьд нь таны арга туршлага хүрсэн байвал баталгааг бас илүү бодтой гэж ингэж үздэг юм байна. За тэгэхээр энэ дээр бол манай багш нар их олон хүнд түгээсэн аль болох 3-4 мянган хүнд түгээсэн, нэг 4-500 хүнд түгээсэн гэдэг гэдгээр биш YouTube ашиглаад бүх олон хүмүүсээр шеэрлүүлээд маш олон группээр шеэрлүүлээд өөрийнхөө арга зүг маш аль болох олон хүнд түгээгээд тэндээсээ комент авч явах нь бол бас нэг чухал юм байна гэж бодсоо. За дараа нь тусгай шалгуур дээр багш сурагчид зориулсан гарын авлага зөвлөмж боловсруулан гэж байгаа. За тэгэхээр тийм зөвлөмж боловсруулсан гэвэлдэг бол боловсруулан гэл оноо дуусчихж байгаа. Сургалтандаа хэрэгэлдэг байх гэж байгаа. Тэгэхээр би ийм сургалтандаа тэднүүдээ сайжруулад тэгж хэрэгэлдэг. 2-оос доошгүй мэргэжлийн сурагчийг бичиг боловсруулсан байна. За энэ дээр бас нөгөө сургагчид тийм санал өгсөн. Зохиогч нь энэ дээр бол тийм хариу мэдээлэл өгсөн энтергээд бас скриншот хийгээд зохиогчтой нь холбогдоод сургагчийн энэ хэсгээр тэгмээр гэсэн саналуудаа хэлэх нь бас чухал юм байлээ шүү. За цахим хичээл боловсруулж туршлага түгээн дэлгэрүүл зөвлөн туссан. За энэ дээр дэлгэрүүлсэн бол зөвлөн туссан бол гэсэн тусдаа оноо байгааг анхаараарай. Тэгэхээр тэгж зөвлөн туссан гэдгийг бас заавалцгаж. За ингээ оноожуулсан байдал нь байна. За энэ дээр бол тэр түрүүний тайлбарснараа явахаар манайхан дийлэнх нь 20 оноо авдаг юм шиг байгаа.
За одоо энэний 10 оноо гэдэг дээр бол сургалт гэдэг дээр 3 оноо нь жишээлбэл миний ойлгож байгаагаар бол арга зүгээ хуваалцах гэдэг дээр 3 оноо нь түгээн дэлгэрүүлэх 2-оос доош удаа түгээн дэлгэрүүлэх гэдэг нь 2 оноо ч юм ингээд үр дүн төрсөн гэвэл 1 оноо. Ингээд 10 оноо нь бүрдэж байгаа болохоос сургалт зохион байгуулсан хүртэл явах юм бол 10 биш 9 оноо ч юм уу ингээд авах жишээтэй. За тэгвэл заа харгын уралдаанд амжилттай оролцсон. За энэ дээр бол манайхан 5 оноо. За дараа нь чадамжсан сурсан хөтөлбөр 15 оноо гэж байна те. Тэгэхээр сэдвийн боловсруулж гэж байгаа. Хөтөлбөр хийсэн бол ажлын хуудас боловсруулсан бол тэр нь түүнийг бүтээлчээр хэрэгжүүлсэн бол тэдэн удаагийн тим сургалтанд тэгж ингэж хэрэгэлсэн. Тэгээд түүнийг түгээн дэлгэрүүлсэн бол тийм группүүдээр тэгд дамжуулж түгээн дэлгэрүүлсэн. Тэдэн хүн үзсэн. Тэдэн хүн надад тим комент бичсэн гэдэг эдрийгээ баталж нотолж явуулах хэрэгтэй. За үндэсний хэмжээнд багш сурагчдын судалгаа эрдэм шинжилгээний онол практикийн уралд за манай багш нарын түгээмэл зайлшгүй байх ёстой нэг чадвар бол судлаач байх ёстой гэж боддог. Би өөрөө судалгааны ажлыг маш их бичдэг учраас энэ чиглэлд бас нэлээд үйл ажиллагаанууд зохион байгуулдаг. Маш олон ихтгэл эрдэм шинжилгээний хурал оролцдог хүний хувьд бол багшд маш өндөр чадварыг бий болгодог ийм ажил байгаа. За үндэсний хэмжээнд ур чадварын заашаа энэ дээр бол манай шууд 5 оноо. За боловсрол судал ингээд сургалтын боловсрол судал мэрэгжил сургалт арга зүйн чиглэлээр 3-аас доошгүй удаа сургалтанд хамрагдаж гэж байгаа. За тэгэхээр энэ дээр нэг асуудалтай юм нь болохоор манайхан хамрагдаж гингүүтээ сертификата Канадад явуулцдаг. Тэгэхээр энэ хүртэл оноо тавигдаад мэрэгжил ур чадвараа дээшлүүлэн хэрэгжүүлж гэж байгаа. Тэгэхээр хэрэгжүүлсэн би ийм энийгээ бол сургалтанд суусан зүйлээ сурагчдаараа гарын авлага дээр ашигладаг ч гэх юм уу, хүүхдэд харилцахтаа ашигладаг ч юм уу, эцэг эхтэй хамтарч ажиллахтаа харилцаанд ашигладаг ч гэх юм уу, ийм зүйлүүд байх юм бол чухлаа. Тэгээд тэрнийг мөн түгээн дэлгэрүүлсэн гэж болно. За зөвлөн туслалцсан гэдэг дээр яг хідэн заа харгачийг бэлдсэн, хідэн тэргүүлэхийг бэлдсэн, тэр багш нь ямар хугацаанд ажилласан, ямар үр дүнд хүрсэн бэ гэдэг нь сургуулиас гаргасан тодорхойлолт, тухайн байгууллагуудаас өөр сургуулиудын багш бол тухайн сургуулиудаас гаргасан тодорхойлолтод үндэслэж явуулвал илүү их үр дүнтэй юм уу гэж. За